За сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдөр Барбид Монгол дээл нэх тухай яаж нэх тухай видео зааврыг өгөх гэж байна. За тэгээд 4.5 мм-ийн хэмжээтэй ийм хулс модон сатур кензу хос зүйрлэх гэж байна. За тэгээд 12 давхар плай буюу ийм давхар эрчлээстэй ийм ягаан өнгийн утсыг үндсэн өнгө болгоод за тэгээд нөө дээлнийхаа оруулганд ийм шинэл гэдэг англиар нэртэй тийм нэртэй юм утас байна. Хөвсгөл зөөлөн уцаа. За ийм хоёр төрлийн утас хэрэглэх нэ. За тэгээд дээлээ хийхдээ та нарт ингээд зүгээр ерөнхий зураад харуулчлаа. Дээл маань ингээд дэлгээд харах юм бол ийм байдалтай байдаг та бүхэн мэдж байгаа. За тэгээд дээлнийхээ энэ арын энэ ханцуунаас нэхэж эхлээд нийт 32 гогцоо эхэлж үндсэн гогцоо аваад нэхэж явж байгаа. Эндээ хаалт хийгээд хоёр ханцуунда тэгээ үргэлжлүүлээд ингээд явах байгаа. За дараа нь ингээд уртлын энгэрийн хэсгээ бол ингээд давхар байдаг эндээ. За тэгээ давхар 6 ингээд салгаад харах юм бол нэг талын ханцуу ингээ энгэртэйгээ ингээд нийт 1 2 3 салангат зүйл нэхэд тэгээ дараа нь холбох нэ. За тэгээ нэхэд явахаар илүү ойлгомжтой болно. За тэгээ хос зүүнний анхан шатны одоо үндсэн нэхмэл болон олон улсын стандарт нэр томьёо схемийн тэмдэглэгийг үн давхар ингээд заа явчих байгаа. Миний нөгөө YouTube-ийн Mombox гэдэг channel дээр дэгээ зүүнний болон хос зүүнний анхан шатны одоо үндсэн нэхэлтүүдийн видео зааврууд байж байгаа. Тэгээ тэрийг давтлага маягаар ингээд хийгээ явчнаа. Ийм юун заавраа. Схемийн тэмдэглэгээ англи нэр томьёо тэгээд монгол орчуулга тэгээд зурган тайлбар хэрхэн нэхэх энийг мөн давхар заагаа явчихна. Ерөөсөө үндсэн ар нэхээс буюу knit stitch буюу pearl stitch тэгээд хасалт хийхэд хэрэгэлдэг нөгөө хоёр гогцоо цогтон нэхэх зэрэг яг үндсэн тийм нэхээсүүдийг хийгээд явахаа маш амархан байгаа. За ингээ эхэлцгээе. За одоо түрүүн хэлсэнчлээ энэ арын хэсгийн ханцуунаас эхлээд ингээд эндээс нэхлээ дийшээ нэх байгаа. Нийт 32 гогцоо аавна. За ингээд олон улсын стандарт англи нэр томьёо маань cast on буюу үндсэн гогцоо гаргах. За үндсэн гогцоо гаргах заавар маань зурган заавар маань энэ байна. Хэрвээ YouTube дээр видео зааврыг үзье гэвэл та бүхэн Mombox handmade by Hishke гэсэн channel руу орохоор видео зааврууд байж байгаа. За ингээд сул утсаа 32 гэдэг чинь нэг баримжаараа нэг иймэрхүү хэмжээтэй сул үртэйгээд за ингээд 32 үндсэн гогцоогоо цөмөрө гаргая. За 2 3 4 5 6 7 8 9 10 За ингээ үндсэн гогцоо гаргачлаа. Одоо дараагийн нэхээс бол олон улсын стандарт англи нэр нь болохоор knit stitch товчлолоо болохоор энэ K гэж тэмдэглэждэг. Ер нь бол нэхмэлийн зааврууд дээр дандаа юм товчлолоор нь ингээд тэмдэглээ явцдаг байгаа.
За тэгээ схемийн тэмдэглэг нь бол юм олон янзын ийм хоосон дөрвөлжин эсвэл ийм голдоо нэг зураас ийм урт зураас эсвэл ийм хар дөрвөлжин гэх мэт ийм дөрвөн төрлийн тэмдэглэрээ байдаг бахна. Бидний аль нэг нь л байх юм бол нийт стич буюу за монголоор арнхээс гэж нэрлэгдсэн байна. Тэгээд зүүн зүүнийхээ цаад талаас нь сул утсаа тэгээд жаваа явдаг байгаа. За үүнийг ингээд одоо эхлэе яваа гэсэн үг. За ингээд үндсэн хавцаа гаргасан хоёр зүүнийхээ нэгийг суглаад нийт стич буюу арнхээсээ явах нэ. Яагаад арнхээс гэж нэрлсэн бэ гэхээр орчуулсан бэ гэхээр одоо энэ сул утсаа зүүн зүүнийх нь цаанаас нь дандаа ингэж авдаг байгаа. За ингээ хамгийн ихний гогцоогоо сул авчна. За тэгээд зарим хүмүүс бол зарим тохиолдолд ингээд гогцооны доороос нь тэгээд аваа явсан ч үгүй. Би болохоор ингээд дээрээс нь тэгээд аваа сурцсан байгаа. Тэгэхээр аль нь ч үеж болно. Хэрвээ дээрээс нь ингэж тэгээд авч бол дандаа энэ тэгж явах хэрэгтэй. Доороос нь тэгээд авал дандаа доороос нь тэгээд авах хэрэгтэй байгаа. За ингээд гогцоонд зүгөө оруулаад сул утсаа зүүн зүүнийхэн цаанаас тэгээд авнаа. За ингээд энэ маань англи нэр томьёо нийт стич буюу монголоор арнхээс. За ингээ ханцууны өргөн нийт 8 игнэ явах. Ингээ эхний игнэ гэсэн үг. За та бүхэн Барбинууд бол стандарт нэг л хэмжээтэй байгаа. Барби биш өөр хүүхэлтэйнд өөр хэмжээтэй хүүхэлтэйнд мөн нэх гэж байгаа бол одоо нөгөө Барбиныхаа за энэ миний нөгөө өмнө нэгсэн гэхээснэ. Барбиныхаа биш нөгөө хүүхэлтэйнийхаа юуг ингээд хэмжээг ингээд авчна гэсэн үг. Ерөнхийдөө ингээд баримжаалаад ханцууны урт тэгээд артаагаа нийлээд би бол ингэж жагаад хэмжилт хийгээд авсан байгаа. Хувцсгүй Барби энэ дэр жишээлбэл ингээд өөр хүүхэлтэй байсан ч гэсэн адилхан ингээд ингэж ярьж байгаа. Одоо энэ чинь Сатурнт болохоор. За тэгээ ингээд оруулга орно гэж бодоод ханцуундаа оруулах та гэж бодоод нэг юм хэмжээтэй ингээ хийж авчнаа. За одоо хоёрдугаарыг нэг англи нэр томьёо нь олон улсын стандарт англи нэр томьёо нь pearl stitch гэж байгаа. Товчлол нь бол ганцхан P үсгээр тэмдэглэдэг. За мөн схемийн тэмдэглэгээ нь юм саарл өнгөтэй дөрвөлжин тэгээд хөндлөн зураас түрүүн болын босоо зураас эсэж штэ нөгөө нэхээс нь тэгээ нэг юм цэг ийм дөрвөн төрлийн схемийн тэмдэглэгээ байдаг бахнэ. Эдрийн айл нэг нь байх юм бол pearl stitch гэж ойлгоно. За тэгээ монголоор бол өнгөн буюу урд нэхээс гэж орчуулсан байгаа. За тэгээ зүүн зүүнийхээ наад талд нь сул утсаа байрлуулад наанаас нь дандаа тэгээд авах байгаа. За ингээ үнийгээ цөмөр яаж нэх харъя. Хоёрдугаар нэг бол ингэж нэхнэ. За энэ маань ингээ түрүүний нийт stitch буюу ингээ өнгийн хэсэг байгаа шүү дээ. За одоо pearl stitch буюу өнгөн нэхээс урд нэхээсээ эрхэн нэхээ цөмөр үзье. За эхний гогцоо ингээ сул авсан байгаа. За ингээ сул утсаа зүүн зүүнийхэн дандаа нааталт нь гаргаад наанаас нь ингээ тэгээд авч явах байгаа. Тэрс энэ хоёр нэхээс бол ерөөсөө ингээд хамгийн хос зүүнний ерөөсөө хамгийн байнга хэрэглэгддэг үндсэн нэхээсүүд байгаа. За ингээ хоёрдугаарыг нэн маань ингээ pearl stitch-ийг явсараад дуснаа.
За ингээд арт тал маань ингэж харагдах нь байна. Урт тал маань ингэж харагдах нэ. За одоо альва нөгөө нэхмэлийн заавар нь юу нь дандаа ихэнхдээ юм бичгэн заавартай байдаг. Англиар ганц англи хэлтгүүлдгээ ер нь олон бүхэл төрлийн хэлэн дээр байгаа. Зүгээр англиас би зүгээр ингээд орчуулад тайлбарыг явъя гэдэг нь олон улсын стандартын нэр томьёо дандаа юм англи хэл дээр байдаг учраас. За нэгдүгээр игнэгээ хамгийн ихэнд бид нар 32 гогцоо гаргацсан байгаа. За ингээд нэгдүгээр игнэгээ нийт буюу дандаа ар нэхээсээр 32 ингээд явцсан байгаа. За хоёрдугаар игнээ маань дандаа pearl stitch буюу өнгөн нэхээс эсвэл урд нэхээс. За одоо бид 3 дугаар игнэгээ нийт буюу хамгийн ихний ар нэхээс сэрэнхээ явна. Тэгэд хэрвээ ийм тэмдэглэгээ бичгэн тайлбарлах юм бол ингээд уншаа явчих нэ. За би тэгээд энэ Барбиныхаа дээлний нэхмэлийн зааврыг ингээд бичгэн хэлбэрээр болгоод бүр нөгөө юу PDF файлаар боловсруулад юу нэхмэл гар урлагийн онлайн сургалт гэсэн Facebook-ийн пэйжэн дээр оруулчихна. За одоо 3 дугаар игнээ маань дандаа нийт стич буюу ар нэхээс байгаа. За одоо 4 дугаар игнээ буюу 4 дугаар игнэгээ дандаа pearl буюу өнгөн нэхээсээр хэд явна. Хамгийн ихний гогцоо дандаа ингээд сул авдаг байгаа. За тэгээд сул утсаа нааталтаа зүүн зүүнийхээ нааталт гаргаад дандаа наад талаасаа ингээд ийдэж аваа явна. За энэ маань ингээд 4 дугаар игнээ байгаа. Нийт одоо ханцууны өргөнөө 8 игнээ ингэж явах байгаа шүү. Тэгээд цөмөрөө 8 дахь игнэний төгсгөл дээр одоо ингээд уулзъя. Тэгээд тэрнээс цаашаа ханцууныхаа хоёр талын хаалтыг яаж хийгээд явчих. Үзүүлээ явчих. За ингээд 4 дугаар игнээ маань ингээд pearl stitch-ээр дуслаа одоо цөмөрөө 8 дахь дахиад 4 игнээ ингэж ээлжилж явсаар хагаад 8 дахь игнээнийхээ төгсгөл дээр уулзъя. За ингээд 4 дахь игнээ одоо ингээд дахиад адилхан 4 игнээ ээлжилсээр аваад дуусна. За одоо ингээд 8 дахь игнэний төгсгөл дээр ирсэн байна. Наймдугаар игнээ маань дандаа юм pearl stitch-ээр өнгөн буюу урд нэхээсээр явсаар байгаа дууснаа. За ингээд 8 игнээ явлаа. 8 игнээ гэдэг маань ингээд тоолчих шүү дээ. 1 кано холбоо 2 3 4 5 6 7 8. Ингээд 8 игнээ. За энэ маань ингээд нөгөө ханцуу маань одоо ингээд ханцууны хуухлаацыг гаргаад үргэлжлүүлээд их бие нурууны хэсгийг нэхэд явах байгаа. Зурагнаас харах юм бол одоо бид нар энэ хэсгээ нэгчлээ гэсэн үг. За одоо энэ хоёр талынхаа энэ хаалтыг хийгээ явъя. Хаалтыг хийхдээ ханцуугаа ингээд 10 гогцоо хаагаад явна. Тэгээд ингээд нийт 32 гогцооноос 10 асчаар голын арын нөгөө хэсэг нь 12 гогцоо үлдэнэ. Тэрийг ингээд үргэлжлүүлээд нэхээ явчихна гэсэн үг. За одоо ингээд хасалтай яаж хаалт яаж хийх юмруу харъя. За эхний 10 гогцоог одоо ингээд хаалт хийгээд ханцууныхаа юг гаргах нэ. Ухлаас хүртэл явах нь. За үүнийг явахдаа ингэж явдаг. 2 гогцоо ингэж цогтон аваад тэгээд нөгөө сул хуцаад ийдэж авлаа. За ингээд 2 цогтон нэгсэн 2 гогцоогоо ингээд зүүн зүүнээс суулаад авчихна. За тэнгуүтээ одоо энэ баруун зүүндээ байгаа энэ сул гогцоогоо ийшээгээ зүүн зүг рүү оруулчихна. Ингээд
дахиад эхний 2 гогцоогоо цогт нь ингэж нэхээд за мөн зүүнээсээ суулж гаргаж ирээд энэ гогцоогоо баруун зүүнийхэн гогцоог зүүн зүү рүүгээ буцаагаад хийчихнэ. За ингээ хаалт хийхээр ийм хонио холбооны хэлбэртэй дүрстэй харагдаж байгаа. За одоо дахиад харъя. Эхний 2 гогцоогоо цогт нь авлаа. Тэгээд сул утсаа дээдж гаргаж ирээд зүүнээсээ сууллаа. За ингээ энэ сул эхний гогцоогоо зүүн зүү рүүгээ буцаж углаад за энэ маань knit two together буюу арын 2 гогцоог цуг нэхнэ гэсэн. За ингээд хаалт хийхэд одоо ямар нэгэн зүйл хийж аваад төгсгөл дээр ирэхээр хүмүүс яхаа мэдгээ авчдаг шүү дээ. Тэгэхээр ингэж хийдэг бах нэ. Нэг төгсгөл дээр ингэж хийн мөн одоо яг дээл нэхэх одоо би яг энэ ийм өмнө ухлаац те ханцууны ухлаац тэгээд ингрийн хүзүүний ухлаац дээр гарах дандаа ингэж хэвлэдэг байгаа. За ингээ эхний 10 гогцоог дандаа ингээд knit two together буюу ингээд явчих нэ. За хэд болсон? 1 2 3 4 5 6 7. За ингээ сүүлийн гогцоо ингээ хасалт байна. За ингээ нөгөө ханцууны нөгөө хэсэг маань ингээ гараад ирж байгаа. За дахиад тоогоо шалгах нийт 10-ыг хасгаар ч 10-ыг хаагаад нөгөө талын ханцууны 10 голын 12 дугаар нийлээд 22 үлдчихэж байгаа зүг те. За ингээд ханцууныхаа хэсгийг ингээд гаргаад ирлээ. За одоо бид ингээд ханцууныхаа хаалтыг хийгээд ханцууныхаа хэсгийг ингээд гаргацсан байгаа. Одоо сая энэ хэсгийг явсан шүү дээ. Тэ 10 гогцоог ингээд хаалт хийгээд одоо ийшээ нийт 12 гогцоог буюу их биений хэсгээ ингээд үргэлжлүүлж нэхэж явсараад ингээд дуусгана. Тэгээ нөгөө талын ханцууныхаа гогцоонуудыг ингээд сул орхичин гэсэн үг. Нийт 10 гогцоо сул орхино гэсэн үг. За үнийг яаж хийх вэ гэвэл одоо 10-ын 12 гогцоогоо үргэлжлүүлээд нэхээ явчихна. За хамгийн ихний гогцоогоо ингээд сул авлаа 1. Одоо дандаа knit stitch-ээр явна. Яагаад гэвэл энэ нөгөө юу лээ? Энэ тал маань нүүрэн хэсэг маань ингэж харагдаж байгаа. 2 3 4 5 6 7 8 9 10 11 12. За ингээд нөгөө талын ханцуу маань 5 10 гогцоо байх хэрэгтэй. Ингээд 10 гогцоогоо юунда үлдээчихнэ. Сул үлдээчихнэ. Одоо ингээд сатуркта зүү байвал ингэж сатуркта зүүгээ татаж гаргаж ирээд ингээд тусгаарлаа явчихна гэсэн. Эсвэл та бүхэн одоо нөгөө ийм нэхмлийн сүлбэрэн зүүнүүд байдаг штэ. За надад болохоор тийм зүү алга байна. Надад болохоор юм нөгөө тэмдэглэгээ маркер гэдэг ийм зүгээр юуны нэхмэл зүү сүлбэрэн зүүч байж болно. Би зүгээр ингээд энэ юу маркер дотроо ингээд хийгээд нэгэ дараа нь үргэлжлүүлээд энийг тэртээ дөрөв нэхэд явна л та. Тийм болохоор ингээд энэ удаа олон ханцуугаа нэхэхгүй их бие нэхэж дуусны дараа нэхт бол би ингээд за ингээд тусна ингээд авчижээ. За одоо ингээд 12 knit stitch явцгаа одоо эргүүлээд purl stitch буюу ар нэхээс биш уучлаарай өнгөн нэхээс шүү. Гурд буюу өнгөн нэхээсээ ингээд 12 гогцоонд нэхэд
За одоо ингээд ээлжилж knit stitch, purl stitch гэж нэхэж ээлжилж явсаар байгаад нийт хэдийн игний нэх нүү цөмөрөө 6-аас харчъя. За одоо ингээд 6-аас харах юм бол нэг юм байгаа шүү дээ. Энтлийн ханцууга дараа нь үргэлжлүүлж нэх учир. За одоо цөмөрөө нарын хэсгийг ингэж нэх гэж байгаа тул нийт хэдэн гогцоо явах вэ гэвэл нийт 23 биш 23 игнэ явах нь. Урдаар 2 нь адилхан хэмжээтэй байгаа тийм. Нийт 23 игнэ явах нэ. За ингээ 23 игнэний төгсгөл цөмөрөө уулзъя. Одоо бол ингээ дандаа knit pearl гэсэн тэхээсээрээ нэхэж явсаар агаад 23 игнэ цөмөрөө уулзцаая. Энэ маань нөгөө хүүхэлдэйний Барбины хувцас болохоор маш хурдан байгаа. За цөмөр ингээд нийт одоо энэ маань сая 3 дугаар игнэ шүү дээ. Одоо энэ ар их биеийн хэсэг эхэлж байгаа 3 дугаар игнэ шүү. Түрүү ингээд эхний 2 игнэ явцсан. Та бүхэн өөр ингээд тэмдэглээ. За одоо ингээд нийт 23 игнэ ингэж яваад тэгээ төгсгөлдөө уулзцгаая. За ингээд 23 дугаар игнэгээ яваад дуусчлаа. Ийм хэмжээтэй болж байна. За ингээд одоо цөмөрийн арын хэсгийг ингээд нэгчлээ гэсэн үг шүү дээ. Сая эндээс яваад одоо энд нөгөө энэ ханцууны хаалт хийсэнтэйгээ адилхан яг адилхан хаалтаа хийж нэ. За хамгийн ихний 2 гогцоог цухтанд идэж аваад сул хувцсыг идэж авлаа. За ингээд баруун зүүн гогцоогоо зүүндээ буцаж ууглаад ингээ 2 болгоод ингээ хасалтай явчихнаа. За ингээ хамгийн сүүлийн 2 гогцоо муу адил цухтан идэж аваад тэгээ төгсгөлийнхаа юу би болохоор ингээд ингээд арын дээлний ар маань ингээд нэг талын ханцуугаа хаагаад төгсгөлөө хаагаад хормоо хэсгээ тий. За одоо ингээд буцаад нөгөө энэ юугаа энтлийн ханцундаа нөгөө зүүгээ углаад тэгээд мөн адилхан хасалтай явчихнаа. За ингээд нөгөө хөлбөрн зүү хийсэн баа. Түүнийгээ суулж аваад нэг 10 гогцоо байгаа шүү дээ. Тэгээ одоо ингээд нөө сул утас маань энд ингээд таслагдсан учраас одоо
Би болохоор ингээд зангидаж гогцоо үүсгээд за үүнийгээ ингээд татаа явчихна. Тийм үү, одоо хаалтаа икж байгаа учраас эхний хоёр гогцоондоо баруун талынхан зүгээ оруулж аваад сул утсаа буюу сая хийсэн гогцоо гаргаж ирээд за одоо үүнийгээ зүүндээ буцаж өглөөд ингээ мөн нөгөө талынхаа хэмцооны хаалтаа хийж нэ. Яг түрүүний хатаа адилхан. Зянгийн сүүлийн хоёр гогцоо хамтд наваад зянгийн дээлний минь арын хэсэг бэлэн боллоо.